Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сувга тааруулан сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 13 минут болж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч мөөгийн хөтлөгч цэцэг найруулагч Гамболтын ангаранаар нөгөө тал нэвтрүүлгийг хөрөх гэж байна. Өдрийн мөөгийнх. За өдрийн мэнд. Баярлалаа. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл байгаарай. Интернет эмнэлэг хамтран ажиллана. За мөн Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж байгаа ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллана. За ингээд өнөөдөр 7 хоног болгоны мягмар гарагт нөгөө тал нэвтрүүлэг хаадын болон гараа хүрдэг хаад. Тэгээд ер нь бол орчин цагийн хаад гэж авч хагаад одоо түүхэнд хамгийн сонин итгээд байдлаар гэдэг юм уу түүхэнд аль нэг талаараа онцгой байдлаар тэмдэглэгдсэн ийм хаадын тухай ярьж байгаа. За тэгээ өнөөдөр бол шууд нэг хааны тухай биш харин нэг улсын сонин хаадын тухай ярина. Гэхдээ энэ хаадыг бол хаан гэж хэлдэг үү? Ромын пап буюу одоо юуны христийн шишний оройн дээд. Тий, одоо манайхаар бол далаа лам юм уу? Одоо бүтэн шишнаар бол тий. Тийм. Гэгийн ширээ дуус гэдэг байгаа шүү дээ. Тий. Тэгээд Ромын пап лам Франциск насураад сая ингээд шинэ пап лам 14-р Лео гэж нэр авч сонгогдсон. Анх удаа Америк сонгогдсон гэдэг баха. Оо за. Би тэгж уншсан шүү. Буруу уншааг байж магадгүй. Буруу уншсан байж магадгүй. За тэгээд ер нь бол Ватикан улсын яг албан одоо нэг ойлголтоор бол Ромын пап бол бүх христийн шашны ялангуяа католик шашны тэргүүн нь. Тэгвэл бас Ватикан гэдэг чинь улс өөрөө. Тэгээд энэ улсын эзэн хаан нь. Тэгэхээр ч одоо саяных чинь хэд хаан юм бэ? 800 хаан, 800 пап гэлүү дээ. Амар олуулаа юм биш үү? Тэгээд энэ 800 хэдэн пап дунд чинь бол зүгээр хэвээр нэг арайчтай гимээр хачаач хүмүүс байсан. Йоо мэдгүй би зохиолоо уушаа бүр ингэж үнэхээр гайхаад па ийм амар юм нөө хүрээний бузрыг ухвал далай гэж ямар амар юм бэ те. Тэгээ ер нь бол Холливуд кино хийдэг. Одоо ингээ үе ингээл байсагээл католик шашны одоо юуны Ромын пап эсвэл одоо тэр папын засаг захиргаан дотор ард юу болдог тухай кино хийдэг. Гэхдээ тэрний дагуу хизээч үнэн нэг илэрдэг. Ер нь бол яг шашны гэдэг утгаараа бол би аль ч шашинд хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ ингээд ухаад үзвэл ер нь шашнуудын цаана бол хүн байгаа газар бол тэгэл хог новш муу мухаа заавал байх юм. Амар юм. За ингээд Ромын түүхэнд байсан хамгийн сонин хасаа хачин тий гажигтайч гэж хэлмээр амар ч юм шиг юм одоо папуудыг танилцуулж эхлэе. Нэг номерт Ромын папуудын түүхэнд хамгийн хачирхалтай хэрэг 897 онд болсон гинэ. За хамгийн анхных нь гэж хэлж болж байна л да хамгийн анхны дүүлэнт хэрэг. Манай эртний 897 оны хавар 3 дугаар сард дэлхийд даяар нөгөө католик сүм хийдийнхэн бүр ингээд үнэхээр зочилд орсон юм үйл явдал болсон гинэ. За энэ үйл явдал болохоор Ромын пап лам 6 дугаар Стивен гэж хүн өмнө нь пап лам байжгаад 896 онд гинт нас орсон Формосус гэдэг юм хамбыг шүүх хурлаар оруулж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл шүүж байгаа. Одоо өөрийнхөө өмнөх хамбыг шүүж байгаа гэсэн үг. За папик. За яагаад ингэж шүүх болсон бэ гэхээр ийм байна. Энэ өмнөх хамлам гэдэг байгаа энэ формс гэдэг нь болохоор шудраг бус зайлмих нь бүр хитийдсэн нэгэн байсан юм байна л та. Тэгээ өөрөө өмнөх паплам Николайг огцруулад энэ хүн өөрөө пап болсон. За тэгээ энийг одоо нөгөө дараагийн пап нь шүүгээд байгаа шүү дээ. Тэгээ өөрөө паплам болсон хүн учраас тэр нөгөө Николай папыг өмөрсөн тухайд одоо өмөрж исэн юм кардинал Маринусыг нэлээх гадуурхаж дээрлэхтэй хүн байсан юм байна л да. За энэс гадна тэр формс гэдэг хүн болохоор өмнө нь дорн зүгт Константинополь гэдэг одоо нэг юу гэдүүлээ. Одоо дундад зууны баг төгсгөл гэж хэлэхээр юу байгаа штэ тий. За Константинополь ч одоо бол Турк шүү дээ. Тий, одоогийн Турк л гэсэн үг л тий. Дорн зүгт Константинополь хүртэл, за баруун зүгт Парис хүртэл гүнлгүүдтэй дайсагсан хандлага үзүүлж ирсэн гинэ. За хам байх хугацаанд. За мөн Ромын язгууртнуудын хооронд яс хаяад баруун Франкийн эзэнт улсын хаан Арнульфийн алтан нитмийг ингээ бүр зүүгээд тэг баахан төвчгөнжсэн юм хаан юм байл да. Гэхдээ гинтхэн өөрөө ингээ нэг өвдөөд салга саа өвчин тусаад тэгээд юм л бол ингээд Ромоос гарч яваад Германд очиод хөвтчихдэг ийм пап байсан юм байна. Тэгээ энэ Формос гэж пап ламын өхөл болохоор гадны нөлөөтэй гэж үздэг гинэ. Тэгээд наадах чи ингэж байгаа юм. Цаашаа үргэлжлэхтэй. За пап лам 6 дугаар Стивен тэр Формосын дараагийн пап тийм. Тэр 6 дугаар Стивен одоо энэ Формос гэдэг энэ өмнөх пап энэ төвчгнүүд ингээд одоо их л одоо юу гэдэг хүмүүст муугар хэлүүлсэн энэ Формос гэдэг нөхөр аль хэд үхсэн шүү дээ. Үхсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь заавал миний өмнө тэр Формосыг авчираа. Үхсэн байсан ч хамаагүй гээд. Тэгээ нөгөөд нь аль хэд үхсэн байхгүй. Тэгэн гууд нөгөөд нь папын тушаал бол заавал биелүүлэх хэвээр. Аль хэдийн ингээд нөгөө булшилсан байсан булшнаас нь ухаж гаргаад цогцыг нь ухаж гаргаад тэгээд цогцыг шүүх хурал дээр авчирсан. За тэгсэн чинь нөгөө 6 дугаар Стивен гэдэг пап нь бас одоо юу гэдэг бас ирүүл бишээ.
Тэгэн гууд нэг юм хоёр гачин папл бэби нэг шүүгээд багш. Нэг нь үхсэн. Өмнөх пап нь. Тэгсэн нөгөө нэг 6 дугаар Стивен гэдэг папл ам чинь талигаач одоо Формасус тэр хамбламын шарилд нь шууд папламын дээл хувцсан өмсгөө наатанд папын хувцс өмсгчээд зүгээр л үхсэн цогцсон шүү дээ. Тэгэн гуудаа Ватиканы хааны судал дээр суулгацсан баг. Яаж яах юм бол? Хэмэт. Тэгээд одоо ингээд цогцсыг папын хувцс өмсгөн гутаа юуны хааны судал дээр суулгаад за ингээд тэгээд нөгөө 6 дугаар Стивен чинь нөгөө нэг цогцсны өөдөөс хүрсэн орилж гисэн. Чи ийм ирэх хийгээ үстэй чи юм уу ингээ үстэй тэгээ үстэй гэд баахан орилоод гашгачаад нөгөө цогцс руу чинь баахан өвчгсөн баг. За ингээд 6 дугаар Стивен хамт бүр ингээд маш их ууралсан. Тэгээд уурлаад нөгөө Формасус гэдэг өмнөх папи хаан одоо цогц руу баахан гашгачаад орилж чарлаад тэгжээснэ би чамайг одоо ийм ялд унгаж шүүхэд одоо буруутай гэж үзэж гэн гэдэг ингээд шүүхийн шийдвэрт гарын үсэг зураад ямар их хөс хонсон шиг юм бэ? Харин тий. Тэгээ нөгөө нэг юу яасан? Формос гэдэг энэ паплам 3 хуруугаараа амьд байхдаа айцалдаг байжээ хүмүүсийг сүсгтнүүдээ. За. 3 хуруу гэдэг нь долоовор, дунд ядам хуруу. За. Чигчэн хуруу, эрхэн хуруу хоёр нь оролцдог. Ингээд 3 өндөр 4 хуруугаараа айцалдаг байж. Ингээд хүмүүст айц өгдөг. Тэгэн гууд одоо ч юм уу үхсэн байгаад тэгтэл одоо ч юм уу хүмүүсийг айцлна гэж юу байд. Ингээд 3 айцалдаг 3 хурууг тайр айцсан. Цогцсноос нь. Ер нь ирүүл биш юм тий. Харин тий. Ирүүл биш юм байна. Тэгээ нөгөө цогцсноос нь авч 3 хурууг тайр айцсан байна. За тэгээд тайрч хайчаад одоо наад мүгэ юу яа энэ шүүхийн танхимаас чирээд гарах шалан дээгүүр гэдэг. Нөгөөдг зүгээр л цогцсон шүү дээ. Чирээд гарах гэсэн баг. Тэгээ ингээ нөгөө цогцыг чи ингээд чирж ордноос чирж гаргаа шүүхийн танхимаас чирж гаргаад за тэгээд юу яас баахан одоо юу гэдэг ингээ нэг хүмүүс ингээл ста нэг баярлал хөөрөөл тэ наад муу өмнөх одоо гэдэг хогийн папекс та ингэж шийдэх нь зөв мүү гэдэг. Нөгөөдг найлид өгцөн байгаа даа. Харин тий. Тэгэн гууд авчиад Тибер гэдэг гол руу шидсэн баг цогцсон. Тибер гол руу шидсэн. Тэгсэн нөгөө нэг цогцсон ингээд жоох уурсч явж яснаа нэг юм гол руу тэгэлцсэн байгаа модонд ингээд тэглээд. Тэгээ ингээд цаашаа урсаад явчихгүй ингээд тэндээ байгаад байдаг. Тэгэн гут тэр авийн голоор явж исэн хүмүүс загасчид ингээд нөгөө нэг тэрэнд айгаад хүрч чадахгүй. Ягаад гэвэл чинь одоо папламаас шийтгүүлсэн өмнөх паплам айгаад хүрч чаддгүй. Тэгээ нөгөөтг нь ингээд цогцсон илж ирээд өмхөрөөд хөөгөөд амар муухай болсон. Тий муухай болсон. Тэгэн гут ер нь бол тэр үеийн ромчууд нөгөө нэг нүдэнд шууд нөгөө гладиаторууд ингээл нүдэн дээр нэг алж исэн тийм юм үзээд ингээд бүх зочоод гарцсан байсан. Хэрийн тоодгүй байсан ромчууд бүр өөрсдөө энэ тэр нөгөө тэр муухай цогцсноос нь айгаад зочирдоод энэ ямар муухай юм бэ гэж зочирч исэн. Тэгэхээр ингээд өмнөх пап нь өвчтэй дараагийн тэрийг шүүж байгаа 6 дугаар Стив энэч бас өвчтэй биш үү? Харин тийм байна. Ямар балаа юм бэ ч доо. Эсвэл тэгж ард түмний нөгөө гомдлыг нь тайлж өгсөн юм уу? Одоогийнхоор бол попперс юм уу? 100 дугаар Стив гэж пап нь. Гэтэ өөрөө ийм рүү орон ингэж амар поппер гэдэг ер нь ирүүл юм шинж бишээ. За Улаанбаатар хотод 14 цаг 21 минут болсон байна. Хамтран ажиллагчаар хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл байгаарай гэсэн уриатаагаар интернет эмнэлэг хамтран ажиллаж байна. За интернет эмнэлэг маш олон чиглэлээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ. За улаан ходоод бүдүүн гэдэс, уушиг, хөх, голтын эргэтэн, элэг цэс нойр булчирхаа, дотоод шүүрлийн булчирхаа, бөөр шээсний зам, чих хамар хоолой, тэгээд толгой хүзүү, яс зөөлөн ид, эмэгтэйчүүд мис засал, тэгээд гимтэл соггын мис заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна. За тэгэхээр ийм олон үйлчилгээг үзүүлж байгаа. Тэгээд ер нь бол ингэдэм байлээ. Яг ингээд гинт ингээд өвдөж байгаа тохиолдолд одоо ямар нэг ийм гимтэл соггийн ч юм уу эсвэл ингээд одоо нойр булчирхай ходоод ч ингээд гинт шүн унтчихийдл ингээд өвдлөө гэж бодлоо штэ тий. Тэгээд яг ингээд 103-аар дуудаал ингээд эмнэлэгт очихоор ер нь бол жоохон ойчтой л идэм байлээ. Манай улсын эмнэлэг чинь 130 амар ойчтой. Тэгэнгүүт хүмүүс юу гэж боддог вэ гэхээр ер нь хурдан үзүүлээд хурдан өвчнөө намдаахын тулд ерөөсө хувийн эмнэлэг явъя гэж боддгийм билээ. Би одоо жишээлбэл тэгсэн байхгүй. Тэгээд 24 цаг ажилдаг ийм эмнэлгүүдийг хайж эхэлж байгаа. За интернетийн хувьд болохоор ялангуяа энэ гимтэл савгийн заслын тусламж үйлчилгээг 24 цагаар яаралтай үзүүлж байгаа. За энэний шалтгаан нь болохоор хүмүүс нөгөө нэг ийм ясаа бэртэй ч өнгөтэй өөрсдөө ингээд дур мэдэж идгэх гээд эсвэл дур мэдэж ямар нэг юм уух гад эсвэл ингээд наад чи хэвэнд нь оруулчихна гэд бариач тэр очдог ч юм уу тий. Ингээд тэр ерөөсө болтгүй гэсэн. Саяхан фэйсбүүкээр нэг амар юм харсан шүү дээ. Нэг хүүхдийн хөлн ингээд доотлихоо одоо шилбнээсээ доошоо ингээд бүр өвчээд тэгээд ингээд газар тулж болохоо болцсон. Тэгээд яасан гэдгсэн чинь ясны хурангууд нь бариач дээр очиж бариулж байгаа ингээд нөгөө бариач нь бүр ингээд алгаа хийсэн байгаа байхгүй. Тэгээд одоо ингээд юун дээрээ хөл дээрээ давхаа дээрээ гიშиж чаддаг боллоо гэж байгаа байхгүй. Имчилгээ хийлгэсэн Европ имчилгээ хийлгэсний дараагаар тэгэхээр гимтэл бол айгүй аюултай. Тийм учраас гимтэл бол яаралтайгаар имлэг явж байгаарэ.
Тэгээ эднийх юу гэдэг? Харин энэ нэг гимтэл дээр магадгүй зүгээр нэг гимтлийн имлэг ачаал ихтэй байвал ч гэдэг юм уу эсвэл зүгээр яг гимтлийн имлэг хол интермед имлэг ил ойрхон байвал интермед рүү 24 цагаар нэг давхарт нь гимтлийн тасаг, яаралтай тусламжийн тасаг гэж ажилтдаг юм байна лээ. Тийм ээ. За тэгэхээр хавдрын цус тусламж үйлчилгээг интернет үзүүлдэг гэдгээрээ бас айгүй том давуу талтай. Зөвхөн нөгөө нэг хавдар туссан хүндээ ч биш, хавдар туссан хүмүүсийн гэр бүлийнх нь бас зөвлөгөө өгдөг. За хавдрын цус тусламж үйлчилгээнд юу вэ гэхээр оншилгоо, мэс засал, хийм эмчилгээ, бай эмчилгээ, дархлаа эмчилгээ, даавар эмчилгээ, эмчилгээний хоол зөө, хавдрын дараа хяналт, нөхөн сэргээх мэс засал гэх мэтчлэн энэ бүгдээрээ нэг доор хийгддэг гэдгээрээ айгүй том давуу талтай. Тал тийш яваад чинь бас ерөн жоохон хэцүү тий. За интернет имлэгийн утасны дугаар 77 техник 1111 гэдэг дугаар байна. 77 техник 1111. За интернет цэгийн мэн гэсэн вебсайтад хандаж болно. Эсвэл Facebook-ээс Internet Hospital Mongolia-гийн хайхан бол аль биесны хуудас нь гарч ирээ та цаг алдалгүй мэдээллийг авч явах боломжтой. Хаяг байршлын хувьд бол хаавал дөргийн 19 дугаар хороонд байрладаг аа. За манай нэвтрүүлэгтээ хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл байгаарай гэсэн маш гоё уриатаагаар интернет имлэг хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За бид өнөөдөр хаадын булангараа Ромын одоо Ватиканы хаан, Ватиканч улс гэж явдаг. Ватиканы хаан буюу хүмүүсийн хэлдгээр бол Ромын папууд донд ямар хачин итгээд муухай папууд байсан тухай ярьж байгаа. За гэхдээ энэ шүүх хурал одоо нөгөө нэг шүүх хурлын явцад салхи хэрэгсэн буюу Стивен гэдгийг нь хамб өөрөө буруутаад эхэлсэн. За зүй нь болохоор Стивен зүгээр л Формс хамбыг шүүмжлээл тийм ээ арт өмнөөс ингээд уушлахгүйсэн мэдээлэл гаргаад болчих байсан шүү дээ. За өмнөх хам бол ийм хам байла. Өшөөгөрөө гэдэг ч юм уу тий уучлаарай. Танаас одоо арт өмнөөсөө уушлах гэж байна гэж болчих юм дээр бүр ингээд цогцыг ухаж гаргаж ирээ, зэрэмдэглээ, доромжлоод энэ өөрийг нь буруутгах одоо буруу үйлдэл хийснийг илэрхийлж байгаа байхгүй юу? Тийм эрүүл биш юм. За тэгээд нэг их удахгүй тэр жилийнхээ Ромчууд цогцос зэрэмдэглэж доромжилсан 6 дугаар Стивнийг өөрийг нь Ромын папаас түлхэж унгаагаад тэгээ баривчлаа шоронд хорьсон байгаа. Стивен шоронд хэдэн сар суугаад хувцаараа өөрийгөө бомблоод нас орсон гинэ. Үхцээ өөрөө амиа оролцсон л гэсэн үг тийм. Ер нь бол жоохон сэтгцэн өөрчлөлттэй байсан. Тийм л юм байна. Тэгээд одоо энэ үйл явдал чинь 897 онд болсон гэдэг байгаа шүү дээ тийм ээ. 897 оны 12 дугаар сард шинээр сонгогдсон Паплом 2 дугаар Теодор гэж ийм хүн байгаа маань. Тэгээд энэ нь болохоор хам нарын шүүх хурлыг зарлан хуралдуулаад Формс хамбын нэр төрийг нь сэргээсэн юм байна. Одоо энэ нөгөө нэг Стивен ингээд гаргаж ирээд ингээд шарил морилын хүртлээ хачин болгочлаа шүү дээ. Сэргээгээд Тибер голд байгаа нөгөө зохицыг нь олж ир гэдэг юм даалгавар өгсөн юм байна л та. Тэгсэн чинь нөгөө нүд загасчид зохицыг хаана байгаа газрыг зааж өгсөн юм байна. Тэр голд нэг урсаж явж байгаа тэр модон тэглээд тэнд одоо илж ирж байгаа гэд тэ. Тэгээ голоос олсон зохицыг Павламын цэвэрхэн гуц өмсгөөд Гэгээн Петрийн сүмд дахиж оршуулсан юм байна. Ингээд нөгөө өмнөх шүүх хурал дээр Стивнийг дэмжиэд Формсыг шүүмжлээд исэн 7 кардиналыг хөөж зайлуулад тэгээд цаашид цогцос шүүх ажиллагааг бүр мөсө хоригдсан гинэ. Амар гажигтай юм аа. Гэтэ Английн түүхэнд ч гэсэндээ ийм байт юм биш үү балаа. Тий, энэ ч тэгэхээр тэгээд ч 800 он л доо. Тий, одоо л бид нарт айгүй тухайн үедээ ер нь боломжтой юм болов. За дараагийнх нь манай эртний 904 онд Сергиус гэж хүн хүчээр папын синтийг булааж авсан. За булааж аваад тэгээд Папламыг өмнөх Папламыг дүүжил гэсэн байна. За өмнөх Папламыг наатаха дүүжил гэдэг. Тэгээ одоо би Пап булаа гэж булаагаад авчихсан суудлыг. Ер нь өмнөх хойдох залхамжлагч нар л нэлээх асуудал төрчих юм байна. Тий, тэгээд тэгсэн. За яах вэ? Нөгөө өмнөх Папад гэж байгаа. За яах вэ? Паплам юм чинь жоохон өршөөл нэгүсэлтэй хандаарай. Аль болохоор гоё дүүжлээрээ гэдэг ингээд шоолоод ингээд тавлаад нөгөө Папыгаа тэгсэн юм байна. Тэгээ ингээ нөгөө нэг одоо юу гэдэг би одоо юу гэдэг ингээд таныг ингээд өршөө өмөрлөө л да. Тэгтээ ингээд та өршөөгөөд амьд үлдвэл танд хэцүү шттэ. Би таныг харин ч өхүүлж зовлонгоос ч ангижруулж байна. Зөө. Гэж айгүйх шоолж ингэж тав нэгүүлсэнгүү. Тий, тавлсан юм байна. За тэгэд энэ Сергиус гэдэг нөхөр бол одоо Паплам штэ. Нэг талаараа Паплам, нөгөө талаараа хаан. Папламын хувьд бол шашны сахил санваар чинь одоо юу гэдэг аригу барих хэрэгтэй. Ядчил католикч чинь эмэгтэй хүмүүс ингээд олон хоригтой. Гэтэл нөхөрт юу ч байхгүй. Тоодч байсан. Биеэ үлгчнэр бүр шууд ордондоо биеэ үлгчнэр авчраад биеэ үлгч нартай зугаацдаг байсан. 15 настай Маркиза Мароза гэдэг ийм бүсгүүтэй ингээд бүр янаг амраг болцсон. Тэгсэн нөгөө Маркиза Мароза гэдэг ахвайн Ромын сенатор консул байсан Теофилакт гэдэг ийм хүний охин байсан. За тэгээ бүр Маркиза гэдэг авахаа бүр Папламд хүү төрүүлж өгсөн байна. За ингээд хожим энэ хүүн бүр 11-р Йон гэдэг дахиад Паплам болсон. Тий, тэгээд энэ Сергиус Папын хаанчлалын үеийг бол Ромын түүхэнд Сакулум Obscurum буюу янхнуудын хаанчлал
гэж бүр ингэж түүхэн тэмдэглэж бичдэг. Яагаад гэвэл энэ Маркиза гэдэг авах. За одоо бол 15 таа гэдэг чинь бол насан туршигөө тооцноо. Тэр үед бол аль хэдийн насанд хүрсэн эмэгтэй гэсэн үг. Тэгээд энэ Маркиза авахын бүх хүссэн юм хааны зарлиг болол маргааш нь гарчдаг. Йоо ямар амар юм бэ? Тий, би тэгмээр үнэ гэх тэнгууд л маргааш нь хааны зарлиг болол папын зарлиг болол гараад ирдэг. Ураараа наасаа. Ийм хам юу паплан байж ийм өвчтэй сэрг үсгэж. Солиот юм. За дараагийн хаан манай эртний 955 онд Ромын хаан болсон 12 дугаар Рион. За бас л Ян. Энэ болохоор бас л юм дуйлан шүүгэнээр алтартай хүү юм байна л да. За өмнөх паплам нас ороод кардиналуудын хурал хийгээд яагаад ч юм мэдгүй 17 настай юм залуухан хүүг папламаар сонгоцсон. Тэгээ амьдрал үзээгүй хүүхдэрийн амтан ч одоо ер нь бол хаан болж байгаа гэсэн үг шүү дээ тий. Юун тэр өнөө сахил санвар яг л ядж яах нөө бэлгийн божилт нийд байдаг нас шүү дээ. Одоо биднийхаар бол одоо өсвөр нас нь дуусаагүй гэж хэлж болохоор нас байгаа зү тий. Тэгээ даруухан байна гэсэн үг хүртэл түүний одоо үе сангаас нь бүр ингээд алгуулсан гэж байгаа байхгүй юу? 12 дугаар Ян шууд өсвөр насны жаалхуу авчирч өөрийнхөө эхнэрийг болгосон байгаа байхгүй. Бүр ижил хүстэн гэсэн үг. Аалтын юм байна. За манай эртний 955 онд. За тэгэхээр энэ 12 дугаар Ян Ватиканыг жинхэнэ утгаар нь яхны газар болгосон юм хүн гэж байгаа байхгүй юу? Тэгээ түүнийг Ватиканы түүхэнд хамгийн муу папламын бүр чагсаалтын номер 1-ээр бичдэг. Аимшигтэй. Тэгээд зөвхөн энэ одоо яагаад номер 1-т бичээд ирэн гэхээр сүмийн хандвийг мөрөчө тоглоомд үрчдэг. Ямар амар гараа. Амар бас тэр чинь одоо нэг цөцөг бишрэлнүүдийн хамгийн ариун мөнгө штэ. Тэгээд энэ хандвийг нь мөрөдөө тоглоомд үрчдэг. Тэгээд дээрэс нь маш завхаа зайдан. За тэнийг хаан байсан гэж түүхэн тэмдэглэгдсэн учраас номер 1 болоод байгаа юм байна л да. За тэгээ энэ хүн болохоор ядж яахт нь шүү дээ зүгээр ингээ мөрөдөө тоглоо завхаарчгүй өөрийн гараар хүн амны хэрэг үйлдсэн байгаа. Тэгээд хүн амны хэрэг үйлдэчихэр чи эднэр чинь нэг шашиндаа бол ингээ хэрэгээ наминчилдаг шүү дээ тэгээд наминчлахтаа өөрийгөө өмөрсө худлаа мэдүүлэг өгсөн байгаа. За тэгэнгүүтээ төрсөн эгч дүү нартайгаа бүр ингээ дотн харилцаанд орж исэн. Секс өвдөс үнэхэр зам бараг. Заван байсан. Бэлгийн чиг хандлагын хувьд. Тэр мөрөдөө тоглолдог гэсэн шүү дээ. Мөрөдөө тоглоомуд нь болохоор шоо хайхыг хэлж байгаа байхгүй. Тэгээ бүр ингээд Юпитер, Венера бурхтыг ингээд дуудаад надад 6 буулгаж юг гэж ингэж энэ бурхтуудад залбирдаг байсан юм байна л да. Алдсан юм байна. Энд чинь хин дээр бол одоо чинь ингээд нэг монотеист шашин буюу христийн шашин юуны исламын шашин хоёр чинь бол өөр бурхан дуудуулсан хамгийн том одоо номер 1 нүгэл нь тэр шүү дээ. Одоо энэ бүр гайгүй зав. Тэгээ мэдээж нүуний шившлэг асар болохгүй штэ. Юпитер, Венера бурхтаас гуусан ч гэсэндээ шооны нүд нь байнга ингээд 6 буугаад иж болохгүй штэ тий. Байхгүй штэ. Тэнгүүтэй штэ тий. Бүр ингээд сүүл рүүгээ чөтгөрүүдээс дэмжлэг гуйдаг гэсэн гэж байгаа байхгүй. Аимшигтэй. Каталог сүм хийдийн тэргүүн ийм хүн чөтгөр шулмаас мөрөдөө тоглоомын дэмжлэг гуйж ийна гэдэг чинь бүр санаанд оромгүй аимшигтэй зүйл байгаа даа зү. Бараг л эн чинь зөв хэрвээ үнэхээр гүн итгэл бишрэлтэй хүн бол эн чинь бараг одоо сатан гэж хэлдэг те. Библиэлд бол бараг сатаны юу байсан юм биш үү тий. Одоо тавил. Аимшигтэй юм эднэр чинь. Тий. Тэгээд юу яасан байгаа. Наадах чи одоо ингээд бүр сүулдэ бүр ингэсэн. Хүзүүндээ ерөөсө загламаа зүгддэг байсан. Энэ паплам. Загламаа зүгддэг байсан. За ингээд тэгээд нөхөр бол хараа бүр 9 жил папламын судалт суусан байгаа. Тэгээд яадаг байсан гэсэн чинь бэлэвсэн эхнэрүүдийг үнэхээр зүгээр байлгадаг. Оролдоод, хоргоогоод тий ингээд тий. За тэгээд бүр татаж ингээд бэлэвсэн нөхөр нь асуурсан ч гэдэм үү, нөхөр нь дайнд явцсан ч гэдэм үү тий. Нөхөр нь эзгүй байгаа. Зүгээр л эзгүй байгаа. Ийм эхнэрүүдийг зүгээр байлгана гэж байхгүй. Татаж чангаагаад, оролдож хоргоогоод. Тэгээд бүр өөрт нь ингээд нэг залбирахаар ирсэн, уулзахаар ирсэн эмэгтэйчүүд октоодыг хүчирхийлдэг байсан гэж байгаа юм. Тэгээд сүүлдээ нөгөөдөг чи мөрөдөө тоглоомд бүр донтоод бүр ороод тэгээ бүр яг одоо мөрөдөө тоглоомд улаан дон тусан гутаа юу байсан бэ? Надад ясан шоо хийгээд ир. За хамгийн уран дархан олоод ирэнгүүт надад ясан шоо хийж өг. Тэгэхдээ чиний хийх шоо ерөөсөө ингээл би нэг буулгамаар байна гэл нэг бууж явах хэрэгтэй шүү. Ямар мэдрэл юм бэ? Тэгвэл би чамайг ална шүү. Тэгээд нөгөө уран дархан чинь яг ингээл хаяхад л нэг буудаг шоонууд хийж өгсөн. Ингээд 6 нөхөрөө буудаг ийм бүх шоог нь хийж өгсөн байгаа. Бүр. За би одоо 6 буулгана гэж хаяхад 6 буудаг ийм шоо. Яг ийм шоо хийж өг. Тэгвэл би хожигтаад байна гэд. Тэгээд өөрөө ингээд тэр шоогоо хайдаг. Тэгээд тэр шоогоо авч явдаг. Тэгээд мөрөдөө тоглохдоо би өөрийнхөө шоогоор хайна ингээд. Тэгээ ингээд дандаа хүмүүсийг хождог. Ийм байсан байгаа. Тэгээд сүултээ хүмүүс ингээ нөгөө нэг эхлээд ингээ нөгөө алдаж оноодсэн сүултээ бүр ингээ нөгөө тэр чинь бүх шоон өөрийнхөө нь буугаад байгаа учраас
Энэ бол чөтгөрийн зарцаа. Энэ ингээд чөтгөртэй хувилдсан. Цааталт нь чөтгөр байгаа учраас л дандаа энэ хүн ерөөс ингээд нэг ч хожигдохоо болчихгүй. Тэгээд эрэнгууд хүмүүс энэ бол чөтгөрийн дэмжлэгтэйгээр хожигдог гэж ингэж яриа гаргаад тэгсэн чинь тэр яриа нь өөрт нь чихэнд нь өрсөн чинь тийштэй тэгэлгүй яадгийн гэж бүр гайхуулж ирсэн гэж. Хүлээж шуурсан юм шиг. Тий, бүр тэгэлгүй яадаг гэж гайхуулаад инээж исэн. Тэгээд тэр шоон болохоор зүгээр л яг ингээ нөгөө ясан шоо хийхдээ яг нэгээр буухт нь адилтаа жоохон хөндрүүлэгч хийчихгүй нөгөө уран дарах нь ингээ бодоод ингээ хийгээд өгцөн. Тэгээд нөхөр бол хүүхэн шуухан мөрөтэй тоглоом ингээд зүгээр ингээд өссөн хүүхэн шуухантайгаа орооцолтон за бүр зарим нь хүчирхийлэн айлын ихнэр мөхнөртэй орооцолтон тэгээд хажуугаар нь арх уун амар их арх уун за тэгээд мөрөтэй тоглоно тэгж ягаад 26 наснда нас орсон байгаа. Нас орсон шалтгаан нь амар ичвтер нас орсон. Энэ үнэхээр ингэ нөгөө бүх пап ламын одоо муу пап ламуудын номерт байгаас ч өөргөө өгөхтэй хүртэл маш ичвүүртэйгээр өгсөн. Яасан гэсэн чинь баян бүр тийм их том баян язгууртан айлын нөхрийг нь эзүүчлээд их нэртэй ингээд яг жаргаж исэн чинь нөхөр нь гаднаас орж ирсэн байна. Тэгээд ингээд нөгөө нүцгэн чарваа нүцгэн байсан. Тэгээд нөхөр нь таниаг үгнэ. Пап лам гэж таниаг үг. Шууд нөхөр нь орж ирэл нүцгэн байсан тэр нөгөө нэг эрэгтэй хүнийг авч 26 хат залуу шүү дээ. Үхтлэн зодож хаяад тэгэн гутаа хөнгөлөөд хөнгөлөөд тий ингээ хөнгөлөөд эртнийг настаж хөнгөлж хаяад тэгээд цонхороо гараа шийдсэн. Том ингээд цайцдаг шүү дээ. Тэнгууд нь авч цонхороо гаргаа шийдсэн ба. Тэгээ ингээ гудамжинд чармай нүцгэн хөнгөлүүлсэн, цусандаа хутгалтсан, өгтлээ зодуулсан ийм хүн хөвчжсэнийг нь хүн харангуутаа эн чин паплам биш дээ. Ямар нүгэлтэй юм бэ? Тэгээд эн чин паплам юу бэ штэ гэд ингээд тэгээд нөгөө нэг паплам байна гэж таниад тэгээд аваачаад ордонд нь хөргөж өгөөд 3 хоногийн дараа шархаа даалгуу нас орцсон баг. Ингиж хүгсэн. Ёстой нүгэл нүдэрээ гарсан харшаар вэ. За. За дараа нь дөрөвдгөө танилцуулъя тийм ээ. Ингэж байгаа. Манай эрдний 1032 онд паплам болсон 9-р Бенедикт гэж хүн байна. За энэ хүнийг хүмүүс Ромын пап биш католик сумын хийдийг гутаанд доромжлохоор тамаас ирсэн чөтгөр гэж хэлдэг. За энэ хүн яасан гэхээр 1032 онд Ватиканы хаан ширээн суусан бөгөөд энэ үедээ дөнгөж 12 настай байсан юм байна л да. Гэтээ зарим их сурвалжууд бол 20 настай байсан гэдэг юм биш үү. Тэгээд тухайн үед түүний аав нь болохоор бишопуудад ингээ хээл хахуул өгөх замаар хүүгээ хаан болгосон байгаа байхгүй юу. За 9-р Бенедикт гэдэг энэ хүн чинь болохоор ер нь бол паплам гэхээс гадна бас Ватиканы хаан хүн штэ. Тэгсэн чинь нөгөө жаал хүү чинь хулгай идэг байсан. Хүн алдаг. За үгээр илэрхийлэхийн аргагүй муу муухай үйлдэлүүдийг хийж исэн ийм хүн байгаа байхгүй. Тэгээд бас түр энэ Бенедикт гэдэг байгаа хүн өмнө нь нөгөө Ватиканы яахны газар болгосон 3 дугаар Сиргус гэдэг байгаа шүү дээ. Энийний цусан төрлийн удам юм байна. Ерөөсө удам угсаагаараа ийм амир солиотой, мэдрэл муутай. Тэгээд ямар сайндаа л хүмүүс 9-р Бенедиктийг гэж дээ ингэж хэлдэг. Газар доорх ертөнцөөс ирсэн чөтгөр гэж нэрлэдэг байсан байгаа байхгүй юу? Аимшигтэй. Тэгээд энэ хүний эсрэг энэ 9-р Бенедиктийн эсрэг хүмүүс бүр ингэж хуйлдаан хийж ийж 1044 онд папламаас унгаагаад тэгээ хөөж явуулсан юм бэл. Тэгээд наад төгч ингэж дуусчихгүй заяа. За. Тэгсэн 1045 онд 9-р Бенедикт өөрийнх нь дараа паплам болсон 3 дугаар Сильвестр гэдэг хүнийг буцаж хийрээд түлхэж унгаад дахиад хүмүүстэй хувилж байгаа дахиад түлхэж унгаад ингээд ингээ 2 дахь удаага Ватиканы хаан ширээ суудчих жоохгүй. Хоёр удаа сууж болт юм уу? Болно шүү дээ. Тэр үе зүгээр түлхэж унгач байгаа юм. Зүгээр л шууд ингээ хүчээр өөрийнхөө дараа паплам болсон 3 дугаар Сильвестрийг шууд ингээ хүчээр түлхэж унгаж хөөж явуулаад за ингээд бурхан намайг юу байсан? Тэгээ ингээ хаан ширээ суудсан байгаа. Сильвестр 3 дугаар Сильвестрийг ингээд түлхэж унгаад 2 дахь удаага Ватиканы хаан паплам болоод нэг хэсэг овоо явж ирсэн аа. За одоо ер нь бурхан над хэллээ. Чи одоо ингээд болсон гэж хэлж байна. Би одоо ингээд Ватиканы хаан ширийг буцааж өгөө гэж олон нийтэд ингээд зар түгээгээд тэгээд нөхөр яасан гэсэн чинь Ватиканы хаан ширийг одоо ингээд би болсон бурхан намайг одоо бол гэж байна гэд тэгэн гутаа зарцсан. Шууд мөнгөөр зарцсан. Дараагийн папламда шууд ингээд амьгал аваад асар их хэмжээний мөнгө аваад шууд өөрийнхөө папламын суудлыг зарцсан. Ямар амар одоо ямар одоогийн санал суудлын ширээ холио бантна уу. Тэгээд нөгөө өөрийнх нь хаан ширээ буюу папын суудлыг худалдаж авсан хүнийг Ромын пап гэж зарлаад 6 дугаар Григори гэж нэрлсэн байгаа. Нэрлээд тэгээ өөрөө ингээд Орос руу галуу болцсон. Тэгэнгუთ Ромын ард түмэн дургуутсан гинэ. Мэддэгдэн шүү дээ ингээд зарчлаа те өөрөө ингээд юуг Орос руу болчлоо папын суудлыг зарцсан гэж штэ гэд. За ингээд одоо юу гэдэг яг нөгөө нэг юуны Ромын хаан тэр үеийн Ромын хаан Хенри 3 дугаар Хенри гэж хаанаас энэ Ватиканы хаан паплам гэдэг байгаа энэ Григори гэдэг нөхрийг хөөж явуулаач гэсэн баг.
За ингээ нөгөө Григори гэдэг нөхрийг чинь хөөж явуулаад 2 дугаар Клементи гэдэг ийм хүнийг паплан болгож өгчээ. Нөгөө Ромынхаа хэнэр ирээд. За тэгсэн чинь болоогүй. 1047 онд нөгөө 2 дугаар Клементи гэдэг хүн чинь нас барсан юм байна. За. Нас барсан чинь нөгөө нэг гайтай Бенедикт чинь дахиад гараад ирсэн. Йоо. Одоо баг бурхан намайг буцаагаад авах гэж их. Тий, дахиж гаргаж ирээд дахиад за ингээд би буцаад паплам боллоо гэд ингээд тунхаглаад 8 сар папламын судалд суусан ба. Зөө. Тэгээд нөгөө ромчууд чинь дахиад гуйсан нөгөө Хенри гэдэг хаанаас. Явуулаад өгсөн. Тий, за ингээд энэ Ромын пап лам чинь ингээд энэ Бенедикт гэдэг нэг өвчтөе нөхөр ирээд ингээд 3 дахь удаага ингээд хаан ширээ суулаа. Энийг имийг зайлуулж өгөөч гэсэн. Дахиад Ромын эзэн хаан 3 дугаар Хенри ирээд Бенедиктийг хаан ширээнээс хөөж явуулсан. За ингээд ер нь бол Ватиканы түүхэнд энэ 3 дугаар Бенедикт бишээ энэ Бенедикт 9 дугаар Бенедикт гэдэг энэ Далжгар хаан 3 удаа паплан болсон түүх байдаг. Өөр дахиж ингэж 3 удаа папын судал суусан байхгүй. За харин сони юм а тий. За, Улаанбаатар хотод 14 цаг 39 минут болж хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлье. Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж байгаа ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллаж байна. За 36 жилийн туршлагатай Монголын барилгын салбарын тэргүүлэгч компаниудын нэг Жигүүр Грантын хэрэгжүүлж байгаа ээлжид төсөл. За Улаанбаатар хотын зүүн бүсэд гэж байгаа. Албан ёсны хаяг нь болохоор Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо нөгөө Нохойтой хөшөөний урд Чулуу авааны баруун талд ийм төсөл хэрэгжиж байгаа. Энд чинь бараг нөгөө 3000 айлын газар чөлөөлж байгаад баригдаж байгаа тийм юм билээ шүү дээ. Том төсөл юм билээ шүү дээ. Айгуу тоо. Тэгээ урдчлал нь ерөөсөө нөгөө нэг юм шууд туул голтойгоо залгаа учраас ямар нэгэн барилга байгууламж баригдах боломж байхгүй. Тэр авиг ингээд нөгөө гой тохижуулж байгаа юм бил ерөөсөө л та байгальд айгуу ойрхон гэсэн үг. Тийм байна. Урагшаага гойч харавцтай тийм. Яг богд уул туулгол харагдаад. Тийм байна. Тэгээд нээрэс нь үндэсний цэцэрлэг түрээлэнтэй айгуу ойрхон юм байна лээ. Салхинд гарахад түүхтүүдээс салхилуулахад цэвэр агаартай гэсэн үг. Тий. За мэдээж Европ стандартын барилгын материал ашигласан бүрэн цутгамал том ийм цэлгэр цонхтой хараг тохирчин сайтай нийслэлийн улсын сургууль цэцэрлэгтэйгээ маш ойрхон төлөвлөгдөж байгаа юм байлээ. Одоо энэ New Life Garden гэдэг төсөл 4-р ээлж буюу цоошин блокийн захиалга аль биесаар эхэлсэн байгаа юм байна. Нэг өрөө 30 м 30.5 м квадрат, 2 өрөө 5613, 5806 м квадрат, 3 өрөө 8402, 6977 гэсэн ийм өрөөний сонголтуудтайгаар захиалга авч байгаа гэсэн. Тэгээ ер нь бол ганцаараа амьдрах хүнд бол нэг амар том байр хэрэггүй. Тэгээ 30.5 гэдэг чинь надад бол энэ айгу гой сонголт байгаа байхгүй юу? Байр болгонд нэг тийм амар нэг ийм байр байдгүй шүү дээ. Ганц өрөө байр тий. Тэгдэг. Тэгээ хамгийн гол нь эднийх бас нөгөө юу юм бэлээ? Өрөөний зохион байгуулалт айгу зөв шийдэж өгсөн. Одоо 30 м квадрат гэлээгээд нэг тийм амар жижигхэн давчуу байгаад байгаа юм байхгүй. Одоо зарим 2 өрөө гэсэн мөртлөнгөөсөө тэр чинь ингээд өрөөний зохион байгуулалт нь алдаатай болчингууд ингээд ашиглах талбай нь бага болчих тийм байлээ шүү дээ. Айгу гой зөв шийдэж өгсөн мөлий. За утасныхын дугаар борлуулалтын албаны утасны дугаар 7777 тэг 784 гэдэг утсаар та холбогдоорой. 7777 тэг 784. За Facebook-ээс New Life Garden гэд кириллээр ч ütсэн болон латинаар ч ütсэн болон хайгаад үзэх юм бол аль биесны хуудас нь гарч ирээд бид нэр өрөөний зохион байгуулалтын ямар гих мэтчил илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой. Манай нэвтрүүлэгтээ Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж байгаа ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За бид нөгөө тал нэвтрүүлгийн 7 хоног болгоны лав гарагт хаадын тухай ярьж байгаа. Түүхэнд хачин хаад үнэхээр байжээ. Тийм болохоор Ромчин бол одоо Ватикан гэдэг чинь улс гэдэг утгаараа бол Ромын пап чинь тэр улсынхаа хаан шүү дээ. Тийм тэгэхээр энэ олон 800 хэдэн Ромын паптунд хачин итгээд ийм хаадын тухай ярьж байна. Папын тухай. За 5 дугаар хачирхалтай гаж гэж хэлэх юм уу? Пап 1294 онд Ромын пап болсон 8 дугаар Бонифас гэж хүн байна. 8 дугаар Бонифас. За энэ 8 дугаар Бонифас шүү дээ. Эхэндээ болохоор Ватиканы түүхэнд хамгийн бахархалтай пап гэж нэрлэгдэжсэн юм байна. Ухаа за гарч ирэнгүүтээ их л сайхан үүстэй хүн болгонд ингээл арт өмнөдөө сайхан илдэг хандаал гаргаж байгаа үйлдэлээр маш алдартай байсан юм байна. Гэхдээ бас ижил хүстэн байсан гинэ. Нэг удаа нөгөө олон нийтийн өмнө үг хэлж байхдаа хүмүүс ингээд ижил хүстэн гээд урдаас ингээд хашгирсан юм байна л папын хөдөөс. Өө чи ижил хүстэ гэл ингээд хашгирсан юм байна. Тэгсэн чинь гараа ашигласнаас хөвгүүтээ нүгэл хийсэн дээр штий. Оо за бүр зарлаа ичж байгаа байхгүй юу? За амар гараа ашиглаж ирснээс хөвгүүтээ нүгэл хийсэн дээр штий гэж хариулсан байгаа. Тэгээд ингээл нөгөө нэг амар ийдгийн туул гайхалтай сайхан ааштай хамгийн дэмжигчид хүртэл ингээд бүр амар цочирдож хүлээж авсан байгаа байхгүй юу? Тэгээ энэ бас айгүй сонио. 8 дугаар Бонифас өөртөө зориулаад ийм хөшөө босгох дуртай хүн байсан гинэ. Солиотой муухай нарциссист байсан юм шиг байгаа. Тэгээд энийг ингээ эсэргүүцэн штэ тий. Одоо болно та өөрийнхөө одоо маш олон хөшөөг барьчлаа гэж эсэргүүцэнгүүд маш хатуу тэр хүнтэй ингэж харьцдаг байсан гинэ. Тэгээ бас ингээд нэгэн улс төрийн маргааны үеэр юм басан байгаа. Италийн Палестрина гэдэг юм хот байсан юм байна л да. За энэ хотыг
газрын хөрснөөс арч гэж ингэж тушаажээ. За. За энэ тушаалчин бол ер нь бол тэгэл тушаалч дээ баг биелүүлэндээ. Яагаад гэдгсэн чинь энэ Бонифастай маргалцсан хүн маш чинэлэг хүн байжээ. Тэгээд энэ Палестрина гэдэг энэ хотод төрсөн өөрийнхөө хотыг ивэж тэтгдэг санхүүжүүлж байсан хүн юм байна. Тэгээд нэг ийм хүнтэй маргалцсныхаа төлөө ерөөсөө тэр хотод амьдарч байгаа бүхэл хүмүүсийг тэр хотыг газрын хөрснөөс арчна гэж боддог юм Роми пап байна гэж бодохоор ер нь жоохон аймар. Тэгээ энэний дараа болохоор бүх кардиналууд Бонифас ч ер нь хүн биш чөтгөр юм биш үү хурдан үхээд үгөөсэй гэж ярьдаг болсон гинэ. Юу яасан юм бэ? Алдарт яруу найрагч Данте Алегри энэ пап ламын үйлдэлд маш их илдвгцэж ууралсан. Тий. Тэгээд бүр ингээд нөгөө шууд ингээд өөрөө Тэнгэрлэг комеди гэдэг алдартай зохиол байдаг тий. Тэнгэрлэг комеди гэдэг шүлгийнхээ 8 дугаар бадагт бүр энэ хүний тухай Бонифас бол тамийн амт ингээд бүр бичиж оруулж исэн. Тий. За ингээд нөгөө нэг үхээд өгөөсэй гэдэг ингээд кардиналууд нь мөрөөдж чинь нөгөө мөрөөдөл нь биелээд ингээд Бонифас өгч байгаа маа. За Бонифас Францын хаан 4-р Филипптэй хэрэлдэж маргалдаад тэгээ хэрэлдэж маргалцчаад тэгээд дараа нь ингээд хээр явж исэн юм байна л да. Тэгсэн чинь Францын хөлсний цэргийн нэг жижиг ангитай за нэг анги гэдэг нь 30 хүнтэй ч юм уу 50 хүнтэй ч юм уу таарсан баг. Тэгсэн нөгөө Францууд Бонифасыг баривчлаад авсан. За ингээд баривчилж аваад түүхэн баримтад дурдсанаар бол Францын легионы отрядын удирдагч Колоно ди Скария гэж хүн байгаа юм. Пап ламыг чи манай хаантаа муудалцсан гэлөө тэрийг сонсцсон байсан. Тэгэн гутаа чи манай хаантаа муудалцсан гэлөө гэж хэлэн гутаа уурлаад тэгээ ингээд нэлээд доромжилсан байгаа. Тэгээ бүр ингээд нүүрлэн нулмаад өөрийнхөө сөгдүүлж хагаад чи манай хаантад маргалцсан гэлүү чи дээ гэж байгаа шууд авч ингээд нүүрлэн нулмаад баах үгээ доромжлоод инээгээд шоолоод. Одоо энэ чинь нөгөө нарциссист хүмүүсийн хувьд бол хамгийн муухай доромжлол. Тий. Тэгэн гутаа нөгөө папи чи ингээд зодох гэсэн юм байна. Тэгсэн чинь туслах нь даргаа хэрэггүй. Францууд зэвсэггүй олцны хүн зоддог гэж муугаар ярина штэ. Одоо Францын айрамд ингээд муу нэр авцарнаа та яах юм бэ гэсэн. Тэгэн гут за яах вэ? Миний туслах чиний аймд орлоо шүү. Би баривчлагдсан хүний нүүр ам руу ерөөсөө цохоогүй шүүгээд 2-3 удаа илэгдээд байгаа байна. За 2-3 удаа үхтлэн гээд 2-3 удаа илэг рүү цохоод илэгдсэн. Тэгээд барьж авцраад тэгээд 3 хоног өөрийнхөө хажууд ингээд 20-нд байлгаж хагаад тэгээд чи нэг мүү Францын баг тушаал хамгийн баг тушаалын даргын нэг юм 2-3 хүн илэгдэлтийн пян таахгүй ингээд сүржигнээд өнөө чигээ дахиад баахан доромжлоод өгтлэн доромжилж жагаад чиний Ватиканы хаан Ромын пап маа гэж юу вэ юм бэ өгсөн тохоо баас гэ тэгээ бүр ингээд амар олон цэргүүдийнхээ нүдэн дээр шууд амбаардаа төгөө явуулц зайлч юм уу чиний пап гэж юу вэ ингээд тэгсэн хөөгөөд ингээд өшглөө төгөө явуулц тэгэн гут нөгөө Бонифас чинь юу вэ би ийм доромжлыг төвчиж чадахгүй энэ чинь хизээ нэг ард түмний өмнө тарнаа. Би хизээч ингэж доромжлуулж чадахгүй. Би юм тэгээ шууд амь оролцсон. Тэр доромжлыг нь төвчиж чадахгүй. Тэгээ шууд өөр амь оролцсон. Амнаас нь л амар үнэтэй ээж дээ. Тийм тэгээд нөхөр бол зүгээр ингээд харин би ингэж нүүрлүүгээ нулимуулж тэгээ тэр нэг Францын том цэрэг биш зүгээр л нэг юм уу хамгийн бага тушаалын нэг юм уу жижиг цэргийн дарагт юуны Ватиканы хаан хүн ингэтлээ доромжлол нь юу гэсэн үг. Би энийг тэсч чадахгүй гэ. Тэгээ бүр толгой руугаа хүнд юмар цохоод өхгүй болохоор нь өөрөө шүдээр суудсаа сазаад тэгж өгсөн. Ямар амар юм бэ? Тий. Ийм хачин пап бас байж. За 6 дугаараас танилцуулах юм 1492 онд Ромын пап болсон 6 дугаар Александр гэж хүн байна. Сэргэн мандалтын үеийн паплам. За гэхдээ 6 дугаар Александрын үед паплам гэдэг үг бүр яг ингээд юм авилгал гэдэг үгтэй баг ижил утгатай болсон байсан гинэ. 6 дугаар Александр гэдэг нь авилгатай тэнцүү үсэг. За Родриго Борша гэдэг энэ хүн бүр баруун солгоогүй мөнгө зацчиж, маш их өгөөмөр загинжиж, кардиналуудыг одоо баг бүгдийг нь худалдаж авч агаад тэгээ лобби хийж агаад паплам болгосон байгаа байхгүй юу? Энэ Борша гэж үнэхээр алдартай кино байдаг. Тий. Олон ангитай. Тэр үл зүгээр супер ирэлдэг байгаа. Амар. За тэгсэн чинь энэ хүн хит хитэн их нэртэй бүр 9 хүүхэдтэй байсан гэж байгаа байхгүй юу? За. Пап босныхоо дараа ч гэсэндээ бүр ингээд ихнэр нэмж аваад хүүхэд гаргаад иж болохгүй штэ сахил санаар үед. Тэгээд бас ингээд гэр бүлээс гадуур харилцаанаас нь хүртэл хүүхэд төрсөн байгаа байхгүй юу? Тэгэхээр түүний засаглалын жилүүдэд Ватиканд сахил санаар гэдэг үг зүгээр л алс хоолын зүү зэрэглээ мөрөөдөл мэт болсон байгаа даа. Тэгээ энэ пап хүнд хамгийн чухал нь гэр бүл штэ гэж өөрөө ярьдаг ч гэсэндээ төрсөн хүүтэйгээ хамт эмсийн хүрээлэнгээр байнга зочилдог өрөөс ингээ байнга үйлчлүүлэгч нэсэн гэж байгаа. Хүүтэйгээ хамт ийм газараа хэсэл явж идэг. Тэгээд 6 дугаар Александр паплам ер нь бол үнэхээр ингээ зүгээр завхаарлын хувьд бол энэ сексийн хувьд бол үнэхээр баг одоо дом байсан шүү. Групп хийдэг байсан, групп секс хийдэг байсан. Тэгээ бүр энэндээ
лам нарыг оролцуулдаг байсан. Ингээд өөрийнхөө доотлын одоо тий сахил санваартай бүр кардиналуудыг оруулж ирдэг. Тэгээ ингээд бөөнөрөө юм групп секс хийж үдшилэг хийдэг. Тэгэн гут кардиналууд нь ингээд хоёр хуваачдаг. Нэг хэсэг нь ингээд дэмжиж идэг. Тий одоо тэр секс үдшилэгт нь очдог ийм кардиналууд нь дэмжиж идэг. Нэг хэсэг нь ийм байж болохгүй, ийм балаа сухай юм байж болохгүй гэд. Тэгээд Александр паплан болсны дараа хүүн гисэн байгаа. Таныг ингээд пап болсны баярыг үдшилэг зохиоё бүгдээрээ туулаан бөөр модны цайлга гэж ийм үдшилэг зохиоё. Тэгээд тгий амар алдартай цайлга. Тий тэгээд туулаан бөөр модны цайлга гэж хүүтэйг ам зохион байгуулсан. Энэ үдшилэг дээр одоо маш гоё 50 ийм нүцгэн биеэ үнэлэгч хүүхнүүд ирсэн. Тэгээд зочдод ингээд нүцгэн үйлчилсэн. Тэр нь бол Ромын язгууртнууд тэгээд кардиналууд гэж чинь одоо том хамбууд гэсэн үг шүү дээ. Лам христийн шний. Тий тэгээд Ромын пап энэ хүү Чезарегийн шууд кардинал болгоод тэгээд охин Лукрецияга шууд баяа элембэр болгоцсон. Чи энэ баяа элембэр бол гэд. Тэгэл нөхөр үлээр өөрийнхөө хамаатан садантаа зүгээр тэр Ромд байдаг бүхэл албан тушаалыг өгсөн. Зөө. Тэгээд зарим нь зүгээр шууд зарчдаг ус. Ямар ч одоо санаа зовх юм баггүй. Чи хідээр авах юм. Энэ альбом тушаал дээр чи хідийг өгөх ингээл зарчдаг. Муухай юм аа. За дараагийнх нь 2005 онд Ромын пап болсон 16 дугаар Бенедикт гэж хүн байна. Ер нь бид нар ингээл дуулын шуугаан доромжлол гутамшиг гэл ингээл зөвхөн өнгөрсөн үед байсан юм шиг бодоод идэг. Гэтэл 21-р зуунд ч гэсэндээ ашиг сонирхлын зөрчилтэй алдаа дутагдaltaй паплан байж болтгоо гэдгийг 16 дугаар Бенедикт дэлхийд дахид сануулсан үйл явдал болсон. За Бенедикт 2005 онд сүм хийдийн удирдлагыг хүлээн авахдаа католик сүм хийдийг гүн хямралд орсныг уг нь бол маш сайн ойлгож байсан л доо. Олон мянган ламнар нөгөө өсвөр насны хөвгүүдийг бэлгийн хүчрэл үйлцсэн гээл ингээл дэлхийд даяараа бөө юм болсон шүү дээ энэ. Чиг алдартай кино байдаг Холливуд хийсэн тийм. Аимшигтэй. Тэгээ энийг Бенедикт өөрөө пап болохоос өмнө маш сайн мэддэг байсан байгаа байхгүй юу? За. Тэгээ 16 дугаар Бенедикт итгэл үнэмшил, сахил санваар, буруу зүйн асуудлыг шалгадаг юм Ватиканы дотоод хяналтын албыг өөрөө тэргүүлжсэн байгаа. Тэгсэн мөртлөнгөөсөө гин буруутай хүмүүсийг хуулийн өмнө авчрах талаар бүр ямар ч ажил хийгээгүй. Өөрөөр хэлбэл зүгээр л ингээл нүдэн балаж ихэндүүл юм шиг л байгаад байсан. Буруу юмны өмнө. За, энийг нөгөө нэг бүр эсрэгээр зарим тохиолдол ингэсэн байгаа. Байдаг хэвийн зүлмтээр ингээ хүлээж аваад ерөөсө тоогоогүй. Тэгээд бүгдээрээ л ийм замаар дооросоо дэшээ явдаг штеп. Ингээ байдаг юм шиг ингээд. Тэгээ уг нь зарим хүмүүс одоо түүнийг ингээд нөгөө аимшигтай нууцуудыг дийлгээл шашны ном үйл хэрэгт ингээд сахил санаар оруулах хүн гэж ингээд найдаж исэн. Гэхдээ ямар ч үнээр хамаагүй сүмийн нэр хүндийг л хамгаалах ёстой шүү гэд ингээд. За ялангуяа тэр нөгөө бэрхлэгийн хүчирхээлтэй холбоотой гомдлуудыг бүр нам тас хорьсон баг. 2012 онд энэ байдлыг нэг туслах папын туслах нь төвчгээ байгаад тэгээд сүм хийдийн ийм нууц баримтчгуудыг хэвлэл мэдээллийнхэнд нууцаар дамжуулсан баг. За ингээд энэ мэдээлэл задраад Ватиканы хөшигний ард ямар хорт явуулга явдаг, ямар санхүүгийн лойвор бүр гэмт хэрэг санхүүгийн лойвор явдгийг, хөвгүүдийн хүчингийн хэрэг ямар одоо юу гэдэг гэмт үйлдэлүүд гардгийг задарсан. Тэгээд маш их дуулан шуугаан дагуулсан. Тэгээ паплам энэ мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа оруулж цэвэрлэгээ хийвэл уулна болох байсан. Тэгсэн чинь нууц задруулсан гэд нөгөө нэг туслага баривчлаад хорцсон. Чи ингэ сүмийн нууц задрууллаа гэд. Тэгээд энэ нь ингээд бүр улам хүмүүсийг ингээд дургуслыг хүргээд тэгсэн нөгөө туслах нь би сахил санвартай хөөн үннийг илчилсэн. Энэ бол харин ч эсэргээр бурхны тааллаа гэж өөрөө ингээд гүрийсэн. Би бол буруу юм хийгээгүйгээд. Тэгээд ер нь бол Ватикан өөрийнхөө муу мухаг нуухын тулд гимгүү санвартныг одоо хэрэгт хийлээ гэдэг ингээд нийгэм дэлхийд даяараа ингээд бөөн эсэргүүцэлтэй тулгарсан. Тэгээд яг энэ байдлаас болоод асар их эсэргүүцэл тулгараад ирэнгууд эрүүл мэндийн байдал эрс муудаж байгаа гэдэг шалтгаанаар 2013 онд Бенедикт 2 сард 2013 онд 2 дугаар сард Ромын паплам гэгэн ширээт улсын хаан ширээнээс өөрөө сайн дураар огцорсон. Энэ шуугины даагаагүйгээр тэгээд 16 дугаар Бенедиктэд ямар нэгэн ялц юм бол тулгаагүй ингээд чимээг орхисон. Тэгээд 16 дугаар Бенедикт бол сүүлийн 600 жилийн түүхэнд өөрийнхөө хүсэлтээр огцорсон анхны цорын ганц паплам. Буснуул дандаа л ямар нэгэн шалтгаантай бууж исэн. Тий, тэгээд энэ талаар Холливуд кино хийгээд бас нэлээд шуугаан тарьсан байдаг. За нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл байгаарай гэсэн уриалтайгаар интернет эмнэлэг хамтран ажилласан. За мөн Жигүүр Гранд группыг хэрэгжүүлж байгаа ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг үлээн сонсоод 15 цаг 10 минутаас хэдүүлээ эргээд элдв шипийн нэвтрүүлгээр уулзъя. Баярлалаа мөгийнхаа. За баярлалаа.